Зөв анидэр самбатано. За бид хоёр Солонгост амьдралтай холбоотой сонирхож байгаа зүйлсүүд болон за мөн Солонгост амьдрах явцад гардаг одоо саад бэрхшээлүүд нь туслах зорилготойгоор мөн Солонгост амьдарч байгаа та бүхэн маань ямар нэгэн шинэ зүйлийг эхлэж үзэх, туршиж үзэх гээд хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй байгаа. Гэх мэтчлэн одоо Солонгосын амьдралтай холбоотой бүхий л асуудлыг шийдэж өгөхөөр ирсэн байна. Ингээд миний Солонгост 13 жил амьдарсан намин 12 жил амьдарсан Нара байна. Ваа. За тэгэхээр хоёул яг одоо Монгол таун дээр ирсэн байгаа тийм ээ? Аа, Монгол таун дээр чи ер нь хэр их ирдэг вэ? Зөндөө ирчихсэн. Тийм үү. За ямар ч өнөөдөр бид хоёр Сөүл хотноо байрладаг Монгол таун дээр байгаа монголчуудтайгаа уулзаж тэдний талаар, Солонгосын талаар сонирхож байгаа зүйлсүүдийг нь болон өөрт нь тулгамж байгаа асуудал, санал хүсэлт байх юм бол тэрийг нь сонсож контентоо эхлүүлэе гэж бодож байна. Тэгж байх уу? Монгол таун бол яг Солонгост ирсэн Монгол бүх хүмүүсийн заавал нэг удаа ирж үзсэн байх хэрэгтэй, ирж үздэг газрын нэг байгаа. Тэгэхээр эндээс соёлоо монголчуудтайгаа уулзаад бас маш олон төрлийн асуудлыг сонсч чадах байхаа гэж бодож байна. Сонсоос гадна бас яг тухайн үед нь битээр шийдээд туслаад явах боломжтой зүйл байх юм бол яг тэр доор нь туслаад явъя гэж бодож байна. За яг хөө тэгвэл. За тэгвэл явцгаая. Let's go. Ийм хэцүү асуудал нь юу байсан бэ? Бүр ингээд яг ганцаараа яг яхаа мэдэхгүй байсан. Хамгийн анхны гэхээс илүү сая сүүлд айгүй хэцүү байдалд орсон л та. Нэг сургууль хүүхд зуучилж болно гэдэг нэг лог ирээд тэгээд тэгвэл тэрэнд нь нөгөө нэг айгүй баярлаад за хүүхд зуучлаад ингэ болчт юм байна гэсэн чинь тэрнээсээ болоод айгүй жоохон хүн байдалд ороод хуулийн нөгөө нэг мэдлэг дутуугаасаа болоод одоо тэгээ асуудал нь яа шийдэгдсэн бэ? Одоо ер нь хүлээгээл одоо хэдэн жил болж байгаа гэсэн үг вэ? 6. Одоо сурж байгаа төгссөн үү? Одоо сурж байгаа. За сурахад хэр байна? Дажгүй юу? Хэцүү. Юу хэцүү байна? Диплом бичнэ тэгээд ер нь сургуулаа сольд юм уу гэж бодлоо. Тийм үү, яагаад? Диплом бич чадахгүй. Хэцүү байгаа болохоор. Тэгээ сургуулаа төгс юу ашигч сургуулаа сольчхоор тий сургууль гэсэн бичүүлэх юм шиг диплом. Гэхдээ диплом бичдэг сургууль. Зөв. Хэрвээ их чинь нэг диплом бичих чинь туслаа гэж сургуулаа солих уу? Солихгүй. Тийм үү? Зүрхт явахдаа бас та өөрөө ингэж судлаад явснаа бас нэг тусламж аваад явсан. Тэгээ ямар тал дээр нь тусламж хүссэн бэ? Одоо бас нэг ойр гэр хавирах ойр байгаа сургууль эсэлгээр хайж олж жоохон сургууль эсэлгээр төрөнд хайж. Тэгвэл одоо хэрвээ бид танд туслан байсан бол та хямдхан цэцэрлэг хагаад өгөөч гэх юм уу та гэрээ ойролцоо. Тэгэхээр ер нь гол асуудал нөх хэлний бэрхшээлтэй холбоотой шинэ мэдээллүүд хайхтайгаа холбоотой асуудлууд байдаг гэсэн үг тийм. Хай сэмэцэнэ. Юм асууж идэх үү? Асууж хоёр юу ярих вэ? Хоёр ярих шээ. Ирээд тэр удаас л ирээд. Одоо гоо морь тийм үү? 우야만 언니야. 우야만 언니입니다. 아니? Тэр хоолны тал дээр хэцүү байсан шүү. Хоолны тал дээр юу айгүй хэцүү байсан болохоор тийм нэг давс мавс ингээ олон төрөл ч юм уу те. Тэгээд ерөн тэгээд бүхэл юм нь ерөн хэцүү байсан да хоолны тал дээр. Тэгвэл хоолны талаар ер нь бол гоё солонгос хоол хийж сурахыг анх удаа бас энэ юм хийж үзэж байна л да солонгос. Тэгээд жоохон нөгөө анхны одоо хийж үзэж байгаа ажил юм болохоор бас маркетинг тал дээр өөрсдөө танилцуулахтай тийм тал дээр жоохон муу ах шиг байна. Нэгдээд удаагүй байгаа л да манайх. Бас тэгээд хууль зүйн мэдээлэл жоохон тусмаг байгаа. Бас миний мэдэхгүй юм зөндөө байгаа болохоор одоо тэр талаар бүр яг ингээ нарийн тийм мэдээлэл өгдөг тийм хүмүүс сайн хүмүүс байвал одоо та нар ч юм уу тийм талын мэдлэг мэдээлэл юм олоод өгвөл аюу сайн байна. Хүндрэлтэй зүйл нөх юм бол нөгөө нэг агаар шатны мэдлэг байгааг болохоор тэр нь жоохон хүндрэлтэй асуудалтай санагдав. Хөгжилтэй зүйл юм бол нөгөө нэг ингээд орчинтойгоо танилцаад өөрөө нэг ингээд өмнө мөрөөддөг байсан зүйлээ ингээд одоо ингээд бодтой болгоцсон болохоор ямар гоё гэсэн. Тийм үү? Юу яаж мөрөөдөжсэн? Ямар төсөөлөлтэй байсан солонгосын талаар? Нэг л ямар гоёлах л гэж бодож байсан. Гэтэ нэг тийм ямар гоё ч юм байхгүй нэг муухай ч юм байхгүй. Тэгээд Нөө та нэг ганц юм асуучихоо та Солонгос дээр хэр удаж байгаа вэ? 10 жил. Монгол таун дээр одоо яг ямар ажиллаар ирсэн байгаа лээ? Би яг нөгөөний сая метронд суух гэсэн чинь метроныхоо картыг цэнгэлж чаддгүй.
Тэгээ үгүй амтнаас асуух гал яг. За та тэгвэл яг зөв хүмүүстэйгээ таарсан байна шүү. Таны асуудалд бол бид хоёр шууд тусалж чадах юм байна. Би сая уулын яг тэр цэнэглэж картан дээр нь очиод тэгээ уулын карта тавиад тавиа тэгээ мөнгө хийгээ хийсэн. Тэгээ 50,000 хийсэн чинь буцаж гарч ирээдсэн. Тэгээ би одоо яг яах ёстой юм бол гэж. Аагүй цэнэглэх гэж үзсэн. Тий, үзсэн. Окей, тэгвэл одоо хамт туслаад хөө. За тэгээ. За баярлаа. 50,000-ыг хийгээд одоо хоёлаа 20,000-аар цэнэглэх гэдэг байна шүү дээ, тий? Тэгэнгუთ одоо жишээ нь яг 50,000-аар цэнэглэхээр 50,000 воноор 40,000-аас дээшээр цэнэглэж 10,000-ыг хариулж өгөн. Нэгээс дээш 10,000-уудыг хариулж өгөх боломжгүй байна гэж байгаа байхгүй юу? Карта тавиад 20,000-аар цэнэглэх юм аа тий. Нэгээр нь ингээд. За тэгээд одоо карта авна уу гэхээр авах хэрэгтэй. Арай болоог. Тий, цэнэглэж байгаа. За болчлаа. Ингээд энэ дэлгэц гараад ирэнгуут нь авчих гэсэн. Одоо шууд аваа. Нэг ч асуудлыг шийдэж өглөө бас их юм судлаа. За өнөөдөр ингээд бид тээр Монгол тааван дээр ирээд олон монголчуудтайгаа уулзаж тэдний санаа сэтгэлийг нь бас сонслоо. Тийм бид хоёрын зүгээс бас Солонгост байгаа монголчуудыгаа дээрээс нь Солонгост ирж зорж ирж байгаа монголчуудыгаа амьдрахад нь яг хэрхэн илүү сонирхолтой байх уу, аз жаргалтай илүү хөгжилтэй байх уу, дээрээс нь хэрхэн шинэ мэдлэг мэдээлэлтэй байх вэ гэдэг дээр хичээн ажиллах болно. Та бүхэн маань биднийг дэмжээрэй. За яг одоо бид хоёрын контентийг үзэж байгаа хүмүүс маань ч гэсэн өөрсдийн санал хүсэлтэй бас санаа зовхгүйгээ комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээ та бүхэн маань яг биднийг subscribe дагаад дагсан хүмүүсээсээ доор энэ зааврын дагуу ивентэд оролцох юм бол маш гоё бэлгүүд бас хүлээж байгаа. Тэгээ та бүхэн маань ивентэд дэг хэмжээний одоо идэвхтэй, санаачлагтай маш сайн өргөн дэлгээр оролцсон. Бид цаашдаа ч гэсэн илүү том ивентүүдийг та бүхэндээ хүргэх болно шүү. За ингээд өнөөдрийн дугаар энэ хүртээлээ. Баярлалаа. Баяртай. Анидэр. Бачим. Шипэ. Шипэ. Шипэ.